За орчин явахдаа 17 настай жирэмсэн хүн бол манад ирж хэвтсэн байгаа. За 26-ны 16:55-д бол төрөх үйл ажиллагаа эхэлж байгаа. За 39-7 хоногт ураг орчмын шингээ эрт гарсан гэсэн онцтой бол төрхийн өмнөх өрөөнд бол хянагдчихсэн хүн одоо цонхоор өсөрсөн ийм золгүй явдал тохиолдсон байгаа. За тухайн үед бол одоо доор ард иргэдээс тодорхой хэмжээгээр тусламж үйлчилгээг бол тосч авч тодорхой хэмжээний одоо тэр унж байгаа хүчийг буулгаж харьцангуй гэмтлийг бага эрсдэлтэй одоо буулгаж авсан байгаа. Тусламж үйлчилгээ болон шинжилгээнүүд бүрдүүлээд гэмтлийн эмчийг бол дуудаж ирж үзлэг шинжилгээнүүд хийгдээд гэсэн хэдий ч төрөх өрөөнд буцаж тээвэрлж авчирч бол төрүүлсэн. Төрүүлэх явцад бол 3 кг 50 см бол амьгүй ураг бол төрсөн. Оюун ухаан болон одоо орчны харьцаа бол хэвэн явагдчихсан ийм хүнд байгаа. Гэсэн хэдий ч бас өндрөөс унсан, за дээрээс нь дөргөлтийг авсны улмаас бол хүнд гэмтэл авч тэгээ гэмтлийн эмнэлэг рүү очиж тусламж үйлчилгээ авсан. Тодруулахад бол ер нь бол жирэмсний хяналтын явцад бол тухайн ээж маань шинжилгээнүүдээ бүрэн гүйцэд өгж байсан. Онц анхаарал татгаар өөрчлөлт бол байгаагүй. Төрөх үйл ажиллагаа хэвээ явагдчихсан. Ийм дүр зураг бол харагдаж байгаа. За төрөх үйл ажиллагаанд бол айхтар одоо гажуудал гэдэг юм уу тодорхой хэмжээний анхаарал татгаар бол зүйлс бол байгаагүй. Тухайн эмэгтэй маань бас нэг эмэгтэйтэй одоо төрөх чихтэй нэг өрөөнд байсан. За тухайн эмэгтэйг хажуу талын өрөөнд орж ургийн бичлэг хийх явцад өөрөө цонхоо онгойлгож одоо ингэж золгүй явдал болсон. Ийм харамсалтай явдал болжээ. За манай эмнэлгээс ерөнхийдөө одоо насан туршаагүй арга гэрийнхэн тодорхой хэмжээгээр орох нөхцөлийг бол бүрдүүлдэг. Тухайн мэдээллийг бол манай эмч бол өгсөн байсан ийм тохиолдол байгаа. Арга гэрийнхнаас бол орох боломжгүй арга гэрлүүгөө очиж одоо тодорхой хэмжээний арга гэрийн ажлаа зохицуулаад гэдэг юм уу бас нэг явчаад ирэх явцад одоо ийм золгүй явдал тохиолдсон байгаа.